Сайн байцгаана уу интернет технологийн орхотнуудаа Tech Forum podcast-ийн Tech Week арга хэмжээн дээрээс бичиж байгаа тусгай дугаар үргэлжилж байна. Бид дараагийн зочинтойгоо ярилцах гэж байна. Энэ удаад Public Cert буюу кибер алдлага зөрчилдөө тэмцэх олон нийтийн төвийн аюулгүй байдлын мэргэжилтэн Нуван Чимдтэй ярилцах гэж байна. Кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй өдрийн мэндийг хүргэе. За бүгдэнд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Монголд бас технологийн 7 хоног гэдэг концепцээр ийм маш олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Тэгэхээр хоёулаа ер нь өөрөө болон танаа байгууллагын зүгээс бас энэ арга хэмжээнд яаж оролцож байна гэдэг мэдээллийг эхлээ хүргээд эхэллээ. За миний бодлогоор одоо 6 цагаас сургалтын дээр нь орохоор байгаа. Одоо стартапууд буюу квартер хөтөлбөрт оролцож байгаа байгууллагууд дээр аюулгүй байдал эрсдлийн үнэлгээ чиглэл талаар сургалт орохоор байна. Манай төвөөс ерөнхийдөө бүх чиглэлд нь орох боломжтойнуудаа оролцоод дэмжиж явж байгаа. Мөн биднэрт одоо нөгөө ер нь аюулгүй байдал гэдэг дээр нөгөө awareness үүсгэх, аюулгүй байдалд яаж хандах уу гэдгийг олон нийтэд соён гэгэрүүлэх гэх юм уу. Энэ бас манай байгууллагын том чиглэл байдаг л да. Тэгэхээр ер нь бол байнгын сургалт зохион байгуулалт байгууллагууд дээр ч гэсэн манайх л бас хүсэлтээ өгөө сургалт авах ч гэдэг юм уу. Фишинг симуляц явуулж өөрсдөө одоо нийт албан хаагчдынхаа энэ зөв байдлыг тодорхойлуулах иймэрхүү ажлууд бол байнга тогтмол хийгдэж байна. Тэгэхээр Public Cert гэж англиар нэрлэдэг олон улсын нэршлэн те олон нийтийн төв. Тэгэхээр танай байгууллага ер нь яг юу хийдэг байгууллага вэ? Одоо жишээ нь зарим нэгэн кибер халдлагт өртсөн компаниуд бол танаад хандах ёстой. Харин та хэдийн хувьд яг ер нь том зургаараа Монгол улсын кибер аюулгүй байдлын хувьд ер нь яг аль хэсгүүдийг хариуцж явж байна. За ерөнхийдөө аюулгүй байдлын хууль батлагдсанаас хойш 3 церт Монгол улсад бол төрийн байгууллагын 3 церт байна. Хувийн бол олон цертүүд байгаа. Манай хувьд болохоор эргөө хуулийн этгээдлүү чиглэсэн кибер халдлыг илрүүлэх, таслан зогсоох, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх ийм ерөнхий одоо үндсэн чиглэлтэй байгууллага. Тэгээ ерөнхийдөө одоо нөгөө тухайн байгууллага халдлагт өртөхөөр ганцхан байгууллага хохироод байгаа биш. Дагаад иргэд хохирдогч гэдэг юм уу. Монгол систем үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд бас хохирол амсах боломж байдаг. Нөхцөл байдал үүсдэг. Тийм болохоор манайх л мэдэгдэж бус байгууллагууд л одоо хамтын ажиллагаатайгаар одоо хариу үзүүлэх шаардлагууд бол гардаг. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү ажлуудыг хийж явдаг. Одоо нөгөө фишинг халдлага гэж топ байгууллагуудын нэрийг бариад явж шүү дээ. Тэгэхэд жишээ нь одоо оператор компаниуд руу гадны дугаараас ирсэн мессежийг агуулгаар нь хайж блоклох ч гэдэг юм уу. Эсвэл бол Монголдо одоо хостинг үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудаас бас гаднаас IP сервер авах боломж байгаа шүү дээ. Тэгээд бас халдагч этгээд маань дотоод бас дайралт хийдэг. Эдгээр дээр яаж хамтарч ажиллах уу гэх мэтчлийн юм зохион байгуулалтын арга хэмжээндэр бол нэлийн хүчтэйгээр ордог. Мөн одоо нөгөө өөрөөсөө бас хариу үзүүлэх баггүй гэх юм аюулгүй байдлын баггүй байгууллагууд байгаа. Эдгээр дээр бас очиод одоо яг халдлагыг илрүүлэх иймэрхүү кейсүүдийг бол хийгээд явж байна. Тэгэхээр кибер аюулгүй байдлын хамгаалтыг ер нь сонгонтой аягүйх зөвлөж ярьдэн шүү дээ тийм. Энгийн бидний хувьд ойлгоход сонгонтой зөвлөж ярихаар хамгийн амархан ойлгочихлоо юм л да. Ер нь маш олон хамгаалтууд ингэж хийгээд сонгон шиг олон давхаргатай байж ер нь мэдээж 100% аюулгүй байна гэдэг ойлголт бол байхгүй хэцүү юм шиг байна. Тэгээд давхаргуудаа ингээд нэмэх тусам хамгаалт нь илүү сайжирна гэдэгчлэн одоо жишээ нь фишинг ч юм уу эсвэл ийм телеграм дээр сүүлийн үеүүдэд бас айгүй олон янз янзын халдлагууд бас байгаад тах шиг байна. Иймэрхүү халдлагуудаас хувь хэрэглэгчнэр ер нь яаж хамгаалах хэрэгтэй байд юм бэ? Тэндээс бас зөвлөгөө өгвөл. За одоо ерөнхийдөө нөгөө дүрм журам гэж бид нар байнга бас яриад байна те аюулгүй байдлын бодлого дүрм журамыг батлах хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүт одоо юу гэдэг IBM-ийн судалгаан дээр болохоор 95% нь бодлогоор хамгаалдаг буюу иргэн өөрөө тэр харилцаа системийг ашиглаж байгаа хүн хамгаалах хэрэгтэй. Үлдсэн 5% нь технологиор хамгаална гэх. Тэгэхээр чи яг нөгөө гол асуудал нь ашиглаж байгаа хүн нь болчиход байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бид нар тхээ ингээ ярихаар нөгөө иргэн өөрөө хүн ч гэдэг юм хангах гэхээр айгүй том ойлголт юм шиг болгоод байгаа. Тэгтэл бас нөгөө саяны сонгонтой жишдэг шиг ерөнхийдөө маш ингийн өглөө усаад бид нэг ус сууч гэдэг юм уу эрүүл мэнд тэгэл хэрэгтэй алах мод гэж хийж байгаа шүү дээ. Яг тэрэн шиг юм зүгээр л жижиг зүйлсүүд. Ядчил хиний их усрыг мэдхгүй wifi интернетийг битээ ашигла хиний ч хамаахгүй олдсон ноутбукн дээрээ суугаал би нэг мэйл явуулаад хийч гэдэг юм уу. Иймэрхүү алхмуудыг битээ яг баталгаажсан өөртөө ихтэй байгаа компьютер девайсыг л ашигла. Ингээ нэг тодорхой хэмжээний зүйлсүүдийг бид нар дагаа мөрдчихүүл болох гэдэг байна. Тэгээ бас нөгөө нэг одоо байнга л яригддаг тэгээ хаасаагүй лиценз гээл ярьдаг тэгээ тэгэнгүүт манайх нэг
крактем суулгачаар өөрийгөө ялцсан юм шиг тухайн үедээ бол нэг юм сэргэлэн овжин байгаа юм шиг өөрийгөө ойлгоод байдаг. Гэтэл энэ нь одоо үе таалгыг нээгээд өгчөж байгаа эрх мэдлээ өөрийнхөө компьютер дээр эрх мэдлийг хүнд шилжүүлчихэж байгаа хэрэг болчиход байгаа юм. Тэгэхээр эндээс л гол асуудлууд бий болоод байна л да. Крак дээр бол монголчуудын баг офис програмыг хийх нь бол крак баг тий. Одоо видео эдитинг Premiere Pro ч юм уу тий. Adobe програмууд бас хийх нь крак харагддаг. Тэгэхээр мэдээж лицензтэй програм ашиглах хэрэгтэй байх. Би яг ингээд нэг YouTube бичлэг үзээд явж исэн чинь нэг юм камернуудыг маш амархан хактаж болох тийм бичлэг үзсэн байхгүй. Тэгэхээр ер нь энэ камерны системүүдийг за ялангуяа энэ байгууллагууд, хувь хүн гэртээ ч гэсэн ер нь камер суурилдаг болсон шүү дээ. Тэгэхээр камернуудыг ер нь яаж хамгаалах ёстой байдаг вэ? Одоо нөгөө камерны систем гэдэг чинь ер нь нөгөө зүгээр нэг ажилуулад орхичвол болцдог бас юм системүүд байгаа. Энэ харагдаж байна одоо болчлаа. Тийм харагдаж гараад болцдог. Энээс өөр тийм нөгөө арчилгаа гэж байхгүй. Бид нар ч өдөр нөгөө малчин ард түмэнгээ малаа бол өдрүүлгээ арчилж чинь тий. Тэрэн шигийн системийг бас байнга арчилж явах хэрэгтэй байна л да. Тодорхой хугацаанд бид нар утсан дээр ингээл апдейт хийдэг шүү дээ тий. Аппликейшнийг ч гэсэн татаал ингээл апдейт хийгээл. Яг тэрэн шиг нөгөө одоо юу гэдэг камерныхаа гэдэг юм уу эсвэл энэ IoT системүүдийг ажиллаж ивэл битгий хүргээ тоохгүй хайчиж байгаа. Тэгхгүйгээр аль болох одоо шинжлэх апдейтийн тогтмол хугацаанд хийгээд ингээ явбал асуудал байхгүй. Тэгэнгүүт нөгөө камерын дээр ягаад тэр камерны жишээ их яваад байна гэхээр дүрсэл харж байвал болоо гэд. Тэгээ ямар ч нэгэн шинжилт байхгүй тэрийг хариуцдаг хүн зүгээр дүрсийг харахаар хариуцдаг. Түүнээс шинжилтийг хийдэг ч гэдэм үү системийн хэвээ ажиллагааг нь хариуцдаг хүн гэж байхгүй болсон. Тэгэхээр л эн чинь нэг 2 жил 3 жил явбал технологи дээр нэг юм зүг байдал илэрдэг. Тэр нь шалгах боломжтой болол ингээд эхэлчихэд байгаа ийм л кейс үүсэж байгаа. Тэгвэл ноутбукны камерны хувьд хэр аюулгүй вэ? Одоо энэ дээр тэгэл бас л нэг ер нь бол zero trust гэдэг ойлголт яваад шүү дээ. Хинтж битээ. Тэрэн шиг л одоо юу гэдэг тэр нэг юм хаадаг стикер наагаад гэдэг юм нэг юм сүүлүүгөө бүр юм гүйлэгдэг хөрхөн юмнууд механик юмнууд гараад ирцэн те. Ер нь бол хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэхээр одоо өнөөдөр бид нэр аюулгүй гэж үзлээ ч гэлээ маргааш тэр нэг юм зүг байдал илэрчхийг үүсэх. Тэгэхээр бол ер нь байнга л ингээл апдейт хийгээд явж байгаа. Яг нэг зарим хүмүүсийн тайлбарж байгаа бол гэрэл насчт юм аа л гэдэг ингээд байгаа тий. Тэрийг бас шийддэг асуудал гараад ирэх юм бол эсвэл магадгүй бид нар анзаарахгүй ч байж болно шүү дээ. Хурц гэрэлний доор нөтөд тавиас сууж идэг бол анзаарахгүй ч байж болно. Тэгэхээр чинь ер нь юунд ч үтийдэг аль болох тэр хамгаалт болгоныг л хийчих. Аюулгүй байдал гэдэг чинь аюултай нөхцөл байдалд л өөрийгөө битээ оруулах л та тий. Тэгэл хангагдчих зүйл. Тэгэхээр монголчуудын бас ихэнх нь кибер аюулгүй байдал эсвэл нэг юм аюулгүй байдлын зүйл гэхээр өөрсдийнх нь пассвордтай холбоотой зүйл гэж ойлгодог байх л та тий. Тэгэхээр энэ мэдээж пассвордаас салсан маш ондоо систем байгаа. Тэгээд энд баг 24/7 маш олон хүмүүс ардна бидний кибер аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа тий. Тэгэхээр Гэхдээ хоёлаа ер нь пассвордын талаар ярих хэрэгтэй байх. Яг энгийн хэрэглэгч рүү энэ технологи сонирхдаг хүмүүс рүү буулгахын тулд тэгэхээр хүчтэй пассворд л гэж ярьдаг. Эсвэл нөгөө нэг өөр аппликейшн authentication аппликейшнуудыг ашигла гэж ярьдаг. Тэгэхээр өөрсдийнхөө аккаунтуудыг хамгийн аюулгүй байдлаар хадгалахын тулд одоо за ганцхан аккаунт биш. Одоо зарим хүмүүс бүр өөрсдийнхөө файлуудыг, зурагнуудыг Google Photos дээр ч юм уу нэг тиймэрхүү аппликейшнууд дээр хийдэг болсон. Тэр чинь тэр хүний 20-30 жилийнхэн дурсамж байгаа байхгүй. Тэгэхээр энийг урт хугацаанд ингээ аюулгүй байлгахын тулд ер нь яг тэр нууц үгний системийг яаж хамгийн аюулгүй болгож ийн ер нь хамгийн сүүлийн аргачлалууд юу вэ? Тэгээ ер нь бол нууц үг нэлээд том сэдв яалтчгүй энэ ер нь цаашдаж байсаар байх баг. Одоо энэ халдлагт өртсөн зүйлсүүдийг харахаар юу болдгоо гэхээр хоёр хүчин зүйлс байнга яваад байдаг. Нэгт болохоор нөгөө нууц үг алдагдсан, гэрдэншил алдагдсан гэдэг зүйл. Тэр дээр нөгөө гэрдэншил сулж бай, хүчтэй ч бай алдагдчих юм бол тэр чинь таамаглах, сул гэдэг нь бол таамаглаад орох боломжийг яриад байгаа тийм. Хүчтэй мөртлөө компьютер дээр нөгөө саяны крак ч гэдэг юм ийм байдлаас эсвэл нөгөө баталгаагүй юм хэрэглээ алдчих юм бол шууд тэр нууц үгээр орчиж л байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэр нөгөө хүчтэй өнөө сул байна аамахгүй алдагдчих юм бол хайрга болчиход байгаа. Гэтэл тэрнээс яаж хамгаалах юм гэхээр саяны ярьсан нөгөө нэг 2-3 дэгч төвчнөө баталгаажуултыг хийхтэй утсаараа эсвэл биометрикч гэдэг юм уу иймэрхүү баталгаажуултыг хийж илүү нөгөө нууц үг нь алдагдсан ч гэсэн одоо би нөгөө нэг удаагийн one time password-ыг оруулах иймэрхүү хамгаалтууд хэрэгжих болоод. Тэгэхээр нууц үг дээр бол маш олон ярих зүйл байна. Одоо юу гэдэг ихэнх халдлага болсон зүйлсүүдийг хайгаал ингээл дүн шинжилгээ хийгээ явж хахад хамгийн ихний нөгөө root cause буюу юунаас эхэлсэн бэ гэдэг зүйл ярихаар
нууц үг нь алдагдсан. Бас нэг харамсалтай зүйл одоо энэ бол маш цөөхөн байгаасаа гэж хүсэж байна. Цаашдаа битээ байгаасаа тий. Дефолт нууц үг гэж ойлголт байдаг. Тэр юу юм гэхээр ихэвчлэн одоо систем тохируулахаар ч гэдэг юм нөгөө камер тохируулахаар гараад идэг дефолт нууц үг гэж байгаад идэг. Тэргээрээ байж идэг. За тэр бол нөгөө сул тэр чинь бол нууц үггүй гэсэн үг байхгүй. Тийм 1-6 ч юм уу тий. Тийм тэргээрээ ингээл байгаад идэг тий админ 1-6 тэр бол яг тэрээд энэ дэр юу үсээд юм гэхээр тэр хаалгыг нээгээд өгч чинь. Энийний дараа нөгөө нэвтрээд орцсны дараа дахиад одоо юу гэдэг юм. Дахиад нэг эмзэг байдлаар систем бүр эзлэгдэнэ. Үгүй бол тэр хэрэглэгчийн төвшөнд мэдээлэл задарчдаг. Ингээл асуудал үүсээд байгаа кейсүүд байна. Ер нь бол яаж за бас тийм хит богино хугацаанд нууц үгийг солиод байх бодлогонд бас нэг талаараа буруу болоод эхэлдэг. Яагаад үгүй тэгэхээр хит богино гэдэг нь одоо нөгөө 7 хоногтой гэдэг юм уу сардаа гэдэг бол тийм. Ер нь бол нэг улиралдаа нэг удаа бол сольчих хэрэгтэй. Мэдээж дараагийн нэг зүйл нь болохоор одоо нөгөө 2-3 дахь төвшний баталгаажуулалтыг хэрэгжүүлээд ядаж утаснаас одоо энэ Google, Microsoft гэдэг хоёр автоматик аппликейшн байна. Энэ хоёр бол бүх юмн дээр таарч шít те. Түүнээс заавал энийг ашигла гэдэг юм бол байхгүй. Тэгэхээр эдгээрийг ч гэдэг юм уу ядаж хэрэгжүүлчихвэл аль болох ороод хамгийн ихэнд одоо бидний систем рүү ороод хамгийн ихэнд одоо юу гэдэг зургаа солилцсон ч гэдэг юм ингээд сонирхдаг байсан бол одоо бараг хамгийн ихэнд хийх үйлдэл нь за энэ хоёр дахь баталгаажуулалтыг төв автоматикшнийг яаж хэрэгжүүлдэг хаана enable болгодгийг гэдгийг хараад хөвшчүүл нууц үгч алдагдсан ч орох боломжгүй гэдгийг ойлголт явах гэдэг шүү дээ. Энийг хэрэгжүүлчихвэл иймэрхүү зүйлсүүдийг л хэрэгжүүлэх хэрэгтэй байна л да. Одоо явсараа хамгийн сүүлд хамгийн эцсээр нь очихоор ихэвчлэн нууц үгтэй холбоотой асуудал байдаг гэдэг лээ шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо нууц үггүй технологи гэж сүүлийн үед аягүй яриад байгаа тий. Энэ ер нь энэ асуудлуудыг шийдэх боломжтой юу? Одоо тэгтээ нөгөө нэг шууд парк хийгээл бүх систем шилжих боломжгүй. Ер нь бол яг хөө тийм нууц үггүйгээр шилжих болно. Тэгтээ бас ингээд аюулгүй байдал бол ингээд шатандаа л саяны сонгон шиг ингээд давхрагууд ярина. Тэгтээ яг одоогийн нөхцөл байдлын хувьд бол бүх систем бүрийн шилжих боломжгүй. Тэгээд бүх газар руу бид нар шаардлага тавилаач Монгол улстай л байгаа юм шиг шаардлага тавихаас олон улсад хэрэгжиж байгаа платформуд дээр шаардлага тавьж чадахгүй шүү дээ. Тийм болохоор бол энэ дасан зохицчил амьдрал хэрэгтэй байна л да. Тэгэхээр бол нууц үгээл арчил сурах хэрэгтэй байна. Би технологийн подкаст хийдэг гэж хүмүүст хэлэхээр хүмүүс надаас айгүйх юм асуудаг байхгүй юу? Бид нар энэ технологийн томчуудад итгэж болох уу? Одоо жишээ нь Facebook, Google дээр эдгээр бидний датаг ингээд ашиглаад идэв штэ. Тэгээ би одоо хүмүүс өөрсдийнхөө зүйлсүүдийг янз янзаар хадгалдаг тий өөрсдийнхөө хувийн мэдээллийг жишээ нь түрүү хэлсэнчлэн зарим хүмүүс Google Photos ашиглаж байна, зарим нь Instagram дээр архив дээр нь өөрсдийнхөө зургнуудыг хадгалж байна, эсвэл зарим нь бас Facebook дээрээ тэгж хадгалж байгаа бах. Гэхдээ энэ бусдын платформ ялангуяа энэ технологийн том компаниудын платформ бид нар энийг юун дээрээс хамгийн тод жишээн дээр ер нь дэлхийн нийтээр анзаарч эхэлж байна гэхээр хэмэл оюуны загварууд гараад ирсэн чинь нөгөө нэг YouTube дээр байдаг бичлэгнүүдтэйгээ адилхан бичлэг генерейт хийдэг ч юм уу тийм адилхан зураг Facebook дээр явж байгаа зурагтай адилхан зураг генерейт хийдэг ч юм уу ийм асуудлууд ер нь айгүйх сүлүүд цохогдож эхэлж байна л да. Тэгэхээр бид нэр хувийн файлуудаа аюулгүй байдлаар ер нь энэ орчин үед яаж хадгалвал зүгээр хаардан дээр хадгалсан зөв юм уу эсвэл онлайн орчинд одоо санал болгох платформ байна уу гэдэг ч юм уу. Яг гоо зүгээр гэхдээ нэг талдаа бас нөгөө бас сайн юм их байгаа тий. Тэрийг бас бодож явахгүй бол одоо нөгөө итгэх юмгүй болох гэдэг байхгүй нэг хэлээд. Нөгөө талаасаа юу юм гэдгээр улсын хэмжээнд бодлогоор бол зарим зүйлсийг хязгаарлаж байна. Одоо иргэний мэдээлэл хадгалж байгаа газар бол заавал Монгол улстай хостингийн үйлчлэг авдаг байх ёстой ч гэдэг юм. Энэ нь бас дотоодын бизнесээ дэмжиж байна. Мөн аюулгүй байдлаар яг саяных шиг зүйлсүүд дээр тий. Яг иргэнийхээ биометрик хийх ч гэдэг юм уу олон улсын платформ дээр тавиад байвал бас цохимжгүй байна. Гэдэг зүйлсүүдийг чинь хувь хүний тал дээр бол одоо нэг encrypted гэдэг ойлголт бас байдаг. Юу юм хэрэг encryptэлсэн одоо зарим хэрэглэгчд бол encryptэлсэн мэйлийг бол хоорондоо дамжуулаад хөвшсөн байдаг те. Encryptэлчээд олон улсын платформ дээр ч гэдэг юм хаач тавьсан. Танд тэр key нь байгаа. Key гэдэг нь болохоор энэ чинь нууц үг гэдгээс бол арай том ойлголт гэсэн үг. Тэгэхээр өөрөөхөө public key-ээр encrypted, public key бол хаач байж болно. Private key бол зөвхөн өөрийн чинь хувийн device дээр байх хэрэгтэй. Ингэчээд хаач бид нар ашиглаж болно л доо. Иймэрхүү байдлаар зохиомжлоо бол бас илүү байх. Тэгээ ер нь бас яг энэ encrypted гэдэг ойлголтыг энэ хоёр түлхүүртэй encryption гэдэг ойлголтыг бас
хойлоос хүмүүс тайлбарлахад хүнд байж магадгүй. Тэгэхээр бас нөгөө хиймэл оюухаа хөгжсөн юм чи ChatGPT-гээр асуугаад их хэрхэн инкриптэлж хагаад Google Drive дээр тавих юм, Drive дээр тавих юм гэдэг юм бол одоо юу гэх юм 3-4 хаал алхамтай л заавар бэлдээд өгчих байх л да. Тэрийг хэрэгжүүлэл тавьчихад болох гэдэг. Тэр төгсгөлд нь асуухад хиймэл оюу орж ирснээр за аюулгүй байдлын кибер аюулгүй байдал дээр нь янз янзын өөрчлөлтүүд орж ирж байгаа байх л та. Ялангуяа маш олон хөгжүүлэгч нар өөрсдөө кодыг генерейт хийгээд. Тэгэхээр энэ асуудал ер нь ямар хөө байна? Ер нь ингээ код генерейт хийхээр аюулгүй байдлын хувьд илүү сайжирч гэнэ үү эсвэл илүү сул тал болоод байна уу? Энэ нь хоёр талтай. Мэдээж одоо юу гэдэг энэ код девелоперуудын хувьд ярих юм бол мэдээж ажлыг хөнгөвчлж байгаа. Би шууд код нь бичээ өгчдөг гэж шууд тэгж ярих дурггүй. Мэдээж хөнгөвчлж байгаа. Энэ дээр бас тэр кодууд девелоперууд маань юу хийж байгаа гэхээр одоо нөгөө өмнө нь энэ системийг хийх энэ бүх кодыг бичих гэж шивэх гэж хугацаа өрдөг байсан бол тэр чинь аюулгүй байдалд анхаарах хугацаа байхгүй болчиход шүү дээ. Тэгэнгүүт AI генерейт хийлгээд авсан ч яг нөгөө заавал хийх ёстой үйлдэл нь чек хийх хэрэгтэй байхгүй өөрсдөө. Энэ дэр ямар логик алдаа үүсч болох юм, ямар аюулгүй байдлын алдаа үүсч болох юм. Эхний ээлжинд өөрсдөө шалгаад тэрэндээ анхаарах хугацаагаа ихсгэжүүл бас боломж юм тий. Түүнээс шууд хөгжүүлэл аваад нөгөөтгөө тавьчих юм бол ийм залхуу байдлаар шийдвэл мэдээж эрсдэлтэй гэсэн. Олон асуудлуудыг хөндөж байгаа асуудлууд одоо юу гэдэг бас аюулгүй байдлын хувьд энэ програмын хөгжүүлэлтийн шатанд ярих юм бол илүү одоо нэг бизнес логик төвчний алдаанууд их гардаг. Тэгэхээр тиймэрхүү алдаанууд бол гараад байгаа боломжтой. Яг зүгээр одоо юу гэдэг CV шиг одоо SQL injection шиг юм техникал халдлагаас нь хамгаалчихж байгаа ч гэлээ нөгөө нэг логик үйлдэлүүдээс хаагддаг. Одоо юу гэдэг миний юмлууд чи хандахгүй ч гэдэг юм уу те ийм зүйлсүүд байгаа шүү дээ. Тэрэн дээр бол асуудал үүсэж байна. Бас одоо AI-г ашиглаад иргэд маань бас тодорхой хэмжээнд аюулгүй байдалд анхаарч бас болохоор байна. Одоо AI-based халдлагууд бол их явчлаа тий. Одоо энэ бүх орны хэл дээр бол асуудалгүй ерөөсөө geolocation гэж юмнаас хамаарал монгол хэл дээр бол монгол хятад бол ингээл явчих асуудалгүй байна. Хүний хоолойг дуурайж, царайг дуурайж, асар их эрсдлүүд үүсэж байна. Энийг буцаад AI-аар нь шалгуулж болж байна. Одоо нэг линк ирээл юу ирээл энэ дээр тэгээрэй гэдэг юм уу эсвэл нөгөө iPhone хийчлоо ч гэдэг юм уу баримтын суглаанд онцлоо гэдэг ингэнгүүт тэр линкийг тавиад энэ хэр баталгаатай энэ хэр их сурулж байна те энэ сайт хэдэн онд үүссэн яасан энэний тухай бичээд өгч гэд асуух юм бол бас нөгөө ChatGPT маань ер нь бол нэлийн сайн төвшөнд бас дүн шинжилгээ хийгээд харуулчихж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо ядаж иргэд маань ашиглажвал нөгөө нэг залилангийн юмд бас баг хэмжээнд өртмөр байна те. Тэггүй шууд дараал орчоод шүү дээ баг гэл. Тэгэнгүүс чи эн чинь бас аюул болоод байна. Гэр ер нь бол аюулгүй байдал. Аль талдаа л нэг хулгай цагтаа шигдэг шиг л хөгжүүлэн. Тийм байна. За ярилцсан баярлалаа. За.